Минь төргийа гэж. Юу энэ цэвэр зээлийн дүн гэд танаад дээр ганцхан тийм толгой орж ирдэг. Энэ бичлэгийн алдаа юм уу? Аль эсвэл бас юм зээл мэлтэй холбоотой юм танаад өсвөр байгаа юм уу? Нэг. Хоёрдугаарт нь одоо мэдээж энэ одоо гишүүдч бас хэлж байна. Манай байнгын орон дээр бол одоо энэ салбарын ялангуяа танаа шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо төсвийг их хурлаар батлуулах ёстой. За гэхдээ ер нь бол энэ намар за эх жилийн эдийн засгийн хүндрэлээс ихсүүлээд төсөв бол нэлээд амаргүй батлагдах ийм одоо нөхцөл бас бид нар ажиллаж байгаа гэдэг та хүн сайн бодоорой. За тэр үүднээсээ энэ дотор одоо нөгөө танаа энэ 26 он, 25, 26 он, 27 онтой харьцуулсан энэ төсвийн өсөлтүүдийг харахад хэд хэдэн ийм том өссөн. Тэгэхээр ардлын хувиа бас яаж тавьчихсан бэ би бас энийг сайн ойлгохгүй байна. Их том өсөлттэй ийм ангиллууд байна. Тэгэхээр энэ ангиллуудаа биднэрт маш ойлгомжтойгоор их хурал дээр төсвийг хэлцэхүүгээр батлах ийм үндслүүдийг одоо гаргаж өгөхгүй бол яг энэ танилцуулгын дотроос бол тэр үндслүүдийг олж авч чадахгүй байна. Тэгэхээр та бүхэн одоо бид нар та бүхний өмнөөс үүрэг хүлээж шүү дээ. Одоо их хурлууд дээр төсөв энэ чигээр та бүхний зорж байгааг одоо батлуулах үүрэг хүлээж байгаа гэдэг утгаараа. Жишээлбэл ном хэвлэл бол одоо 3900 хувиар өссөн гэж байгаа зүгээр 11 саяас 450 сая болсон байх жишээтэй. Тавилга 5.2 тэрбумаас 23 тэрбум болсон байна. Мэргэжлийн үйлчлэгийн төлбөр 226 саяас 4.1 тэрбумаар өсөж орж ирсэн байх жишээтэй. За тэгэл ингээл 11 саяас 1.6 тэрбум гэдэг ингээд бүр айхтар өсөрсөн юмнууд харагдаад байна л да. Тэр энэ дээр их тийм бодиттой яалтчгүй одоо ийм бас юм аа, ийм хөтөлбөр байгаа юм гэдэг энэ тооны цаатал юмнуудыг маш ойлгомжтой тайлбарлаж өгөхгүй бол бас сангийн яам тэгээ хурал дээр танагдах магадлал их өндөртэй харагдаж байна гэдгийг та бүхэн анхааруулъя. За тэтгэврт гарах олох нэг удаагийн мөнгөнд итгэмжтэр 25, 26, 27 оныг харахаар ердөөсөө нуглаад даавлдаад өсөө хөвцөн байна. Энэ одоо тэтгэврт гарч байгаа хүний тоотойгоо шууд холбоотой байна уу? Аль эсвэл одоо цалингийн тэтгэврийн хэмжээ нэмэгдсэн асгтантай холбоотой юм өсөлт байна уу? Яг бол 25 он одоо 27 онд бол 25 оноос дахиад бараг 4 дахин өндөр өсөж орж иж штэ. 4.5 тэрбумаас 11.7 тэрбум одоо 27 онд 25.4 гэдэг үл их том өсөлтүүд харагдаад байна. Энэ ардлт нь яг хүн байна уу аль эсвэл одоо мөнгөний өсөлт тодорхой журам шийдвэртэй холбоотой байна уу гэдгийг бас анхаарч гаргаж ирээрэй. За тэр хөрөнгийн зардал бас л ялгаагүй 170 саяас 54.9 тэрбум болж өсөх жишээтэй. Тэгэхээр энэ бол их тийм сайн гаргаж ирэхгүй бол бас танагдах магадлал өндөртэй харагдаад байна шүү гэж та бүхэн анхааруулъя. За эх онд шилжих 27 онд шилжиж баригдаж дуусах барилгууд хаан бол за 1 минут нэмж өгье. хаан бол дүргээс бусад энэ 3 шилжих барилга чинь яг төсөв нь ингээд үлдсэн төсвөрөө орж байгаа юу? Ингээд дуусж байгаа юу гэсэн санаа. Өөрөөр хэлбэл 27 онд дуусах уу? За шинэ барилгууд дээр бол бүгдийн 100% тавьсан байгаа юм байна шүү дээ. За тэр ийм асуултуудыг асууя. За Эрдэнэ толгой дарга. Энэ дэр микрофон өгье. За түрүүний нөгөө юу байгаа? Нийт зарлага ба цэвэр зээлийн дүн гэдэг энэ маань өөрөө санхүүгийн хэлгээр ингэ бичигдсэн байгаа. Энэ дээр бас залруулалт та бүхэнд танилцуулъя. За таны хэлдэг бас залруулга болон өссөн дүнгуудын талаар бас танилцуулж бас танд тодорхой бичгээр хүргүүлье. За шүүхийн зохицлбор барилгын нийт төсөв үлдэх төсөв 38 тэрбум тавигдсан энэ бол дуусчихна. За дүүргийн 90 иргэний хэлбэр ажиллагааны шүүхтэр бас 5.2 тэрбум төгрөг ингээд дэд бүтцтэйгээ болон үлд хүртэхтэй ингээ бас мөн дуусна. За Дорнод аймгийн шүүхийн барилга энэ жил 5 тэрбум тавигдсан. Ирэх жилийнх дээр 27 дээр 8 тэрбум тавигдвал бас мөн дууснаа. За ингээд энэ барилгууд бол ингээ шилжих барилгуудад бүгд дуусч явж байгаа. За түрүүний дээр нөгөө тэтгэмжтэй холбоотой асуудал маань нөгөө тэтгэврт гарах шүүгчдийн тоо болон нөгөө цалин өсний өсөлттэй холбоотойгоор энэ хүдүнгүүд бол өссөн байгаа. За зарим нөгөө тавилгын асуудлууд байгаа. Энэ маань өөрөө нөгөө нийт шинээр баригдаж байгаа шүүхүүд болон шүүх зохицлбор барилга түнтэй холбоотойгоор энэ тавилгуудын асуудлууд ингээ орж иж байгаа учраас энэ онд болохоор ингээ 23 тэрбумаар ингэж орж иж байгаа. Энэ маань өөрөө нийт зохицлбор барилгын одоо нэгдсэн зохицлбор барилгатай холбоотой тэр барилгуудын тавилгуудтай холбоотой орж исэн байгаа. Жишээ нь бол одоо ингээд зохицлбор барилгад нийтдээ ойролцоогоор 93 м талбайтай 45 хүний судалтай 59 дахин үүсэж байгаа. Энэтэй холбоотойгоор энэ зарлууд ингээд нэлээд өндөр дүнгээр орж иж байгаа учраас энэ басан байгаа шүү. За болсноо те. За